эрч хүчтэй залуу уран бүтээлчдийг дэмжих, бусад орны уран бүтээлчтэй өрсөлдөх, туршлах, солилцох боломжийг олгодог Tiger Translate 2013 наадам 7 дахь удаага зохион байгуулагдлаа. Tiger Translate 2013 наадмын энэ жилийн төрөл нь стрит граффити чиглэлээр их хотын хэмнэл нэрийн дор сонгогдсон нийт 12 уран бүтээлчид оролцож, арга техник чадвараараа өрсөлдөж ялагчаа тодрууллаа. Тэмцээнд оролцогчдод Grand Khan Irish Pub-ын гадна талбайд Tiger брендийн Action House үзэгчдийн өмнө бүтээлээ төлөвлөж өрсөлдсөн юм. Энэ жилийн наадам их гоё болж байна. Бас тэгээд дээрээс нэг граффити гэдэг урсгалаар илүү зохиогдож байгаа учраас илүү бас гоё санагдчихэ. Граффити зурдаг хүмүүстэй боломж нэгдсэн. Их хотын хэмжлэгээд одоо Монгол зэрэгчтэй нөгөө их гэдэг үг нь голд нь оруулаад тэгээд хоёр талд нь зүүн талд нь болохоор хотын гэж баруун талд нь болохоор хэмнэл гэж хэлсэн байгаа тийм. Бүтээлийнхаа нэрийг болохоор King of Mega City гэдэг нэртэй байгаа. Одоо их хотын хаан гэдэг нэртэй. Тэгээд Tiger брендийн Tiger Translate-ийн хүрээнд зохиогдож байгаа граффити гэсэн чиглэлээр зохиогдож байгаа учраас илүү граффити тал руугаа мөн тэгээд Tiger брендийг бас оруулсан тийм одоо бүтээлийг хийх бодсон. Би Tiger Translate 3 дахь жилдээ оролцож байна. Өмнө нь бол өмнөх хоёрт нь дижитал артаар оролцож байсан. Граффитид 3D граффитаар бүтээлээ төрүүлж оролцлоо. Бүтээлээр бол би крил бичгээд хэмнэл гэж 3D граффити төрлөөр бичсэн байгаа. Тэгээ их хотын хэмнэлийг Tiger-ийн үндсэн өнгө болох цэнхэр шаргал өнгөөр илэрхийлж хийсэн. Тэгээ ерөнхийдөө граффитийн нэгэн хүнд төрөл 3D чиглэл одоо орон зай үүсгэж зурх тэр чиглэлээр нэлээд зурхыг хичээлээ. Их хот гэдэг нэг Tiger-тай хамт одоо их хотын залуучууд их хотын залуусын зүйлсээс ингэж гардаг гэсэн утгатайгаар одоо эмэгтэй хүн баг тэрж байгаа. Тэгээд эмэгтэй хүнийхэн цээжнээс нь Pulse of the Mega City гэсэн үг нь гарч байгаагаар зурсан. Tiger-ийн царайг хүн чимшиг эсвэл жоохон уламжлалт тал руугаа холбож зурдаг гэсэн. Олон залуу уран бүтээлчтэй хамтарч ингэж өрсөлдсөндөө маш их баяртай байна. Тэгээд энэ уралдаан дээр их хотын хэмнэл гэсэн сэдвээр өөрийн одоо бодож төсөөлснөөр энэ хүү зураг зурсан байгаа. Одоо Улаанбаатар хотын мөнгө төрхийг хилтгэсэн барилга байшингуудыг дүрслэхээ зорьсон. Тэгээд хэмнэл гэдэг бол хөгжим гэж ойлгодог. Тийм учраас гол дүрд нь болохоор эмэгтэй өнөдөрийг аваад үндсэн хувцастай тэнгүүтээ чихвчтэй бас байшингууд бас диспозер хацаанд чихвчтэй байгаа. Тэрүүгээр илүү хөгжмийн хэмнэлийг харуулахыг зорьсон байгаа. Тэгээд Tiger гэсэн болохоор илүү сүр хүчийг оруулах гэж хоёр талд нь барын дүрсийг оруулж хийсэн байгаа. Тэгээд үндэсний хэв шинжээ хэлтгэх гээд үйл одоо усан хий Монголын уламжлалт хэвнүүдийг ашигласан байгаа. Энэ удаагийн наадам стрит граффити чиглэлээр зохион байгуулагдаж байгаа нь дэлхийн их хотуудын гудамж талбайн дизайн өдрөөс өдөрт илүү урлаг тал руугаа хувирч уран бүтээлчдийн нөлөө тусгалаа болж байгаа энэ үед яармагдах ядалтын хотгонд эрч хүчээр дүүрэн барын дүрсүүдийг хэсэг уран бүтээлч залуус граффитаар зурсан нь оршин суугчдад таалагдсан төдийгүй хотхныг гайхалтай чимжүүлээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын урлагийн зөвлөлийн хөгжлийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх дэд захирал Од Гэрэл, гудамжны граффити урлагийн төлөөлөгч уран бүтээлч Эс Амглан, Mongolian Beverages компани маркетингийн захирал Патси Лим нар ажиллаж
2013 оны 7 дугаар сарын 3-ны орой хаалтын арга хэмжээний үгээр үзэгчдийн өмнө төрөвсөн бүтээлээр нь дүгнэж ялагчийг тодруулсан юм. Монголын төдөөсөн Германы нийслэл Берлин хотын зэрэг ядагчаар урамбутай аюул байна. Ийхүү уламжлал ёсоор Tiger Translate 2013 наадмын ялагч холбооны бүгд найрамдах Герман улсын Берлин хотыг зорьсон юм а. Ингээд Tiger Translate 2013 ялагч маань Aeroflot Су 330 онгоцыг хөдөлгөн Шеметвийн нис буудлын дээр түр сандж дараагийн нислэгтээ сун Германы Берлин хотыг зорилоо. Берлинд ирсэн анхны сэтгэл бол төсөөлж ирснээс бүр шал өөр. Европын орн гэхээр надад арай өөрөөр төсөөлөгдөжсэн бол хүмүүсүүд нь айгүй ээлдэг, тэгээ дээрэс нь годомж талбай нь айгүй цэвэрхэн. Дандаа хүмүүсүүд нь дугуйтай өглөө оройг дугуйтай хүмүүс явд юм байлээ. Машины төвжрэл гэж ерөөсөө байдаггүй. Айгүй гоё твсэлөөхөн тийм таатай амьдрахад таатай орчин юм шиг санагдсан. Сарачмал зураг буюу граффит нь Европын орнуудад стрит арт болтлоо хөгжөөд нэлээд хугацаа өнгөрчээ. Хипхоп урлагийн салшгүй нэгэн хэлбэр үзэл бодлын илэрхийлэл болох граффит нь Германд ч гэсэн урлаг болтлоо хөгжсөн байна. Өөрсдийн үзэл санаа мэдрэмжээ юунд ч үл баригдан өнгө будгаар чөлөөтэй илэрхийлэн дүрслэн гаргадаг нь энэ урлагийн онцлог юм. Берлинд стрит арт граффит хөгжсөн утгаараа ч юм уу яг ном стрит артын ном тохиол айгүй их байд юм бэлээ. Тэр нөгөө нэг стрит артын галерей гэдэг галерей дотроо бас давхар галерейтэй гэхүүдээ нэг байшингаа гэдэг доторчлын тогтчуулаад галерей болгоцсон. Тэндээ болохоор одоо зураасан зургийн ч юм уу те ямар нэгэн графикийн ажлуудыг бас дэлгэж тавьсан байлээ. Тэгээд энэ ч бас олон төрлийн Германы түүхийг өгүүлсэн ном, стрит артын ном, урлагийн номнууд аягүй байдаг юм билээ. Граффит гэхээсээ илүү стрит арт нь илүү хөгжсөн юм шиг санагдсан. Тэгээд зүүдний ч юм шиг тийм сюрреалист гэхүүдээ тэр талыг барьсан ч юм. Гэхдээ өөртөө яг яаж дүгнэхийг бол би сайн мэдэхгүй. Миний хувьд бодлоор бол тгий санагдсан. Уран бүтээлч маань Берлиний ханыг ихэд сонирхон 70 жилийн турш шинээр бүтээн байгуулагдсан өнөөгийн зүүн Герман улсын түүхийн дурсгал газруудыг үзэж сонирхлоо. Германд ч нэхэр Берлиний хаан надад хамгийн ихлэ санаанд орж исэн ямар хаан үгүй юм бол хүмүүс дандаа яриад идэг. Тэгээ Берлиний хааныг хүмүүс германчууд өөрсдөө ингэж ярьд юм билээ. Дэлхийн хамгийн том нээлттэй галерей гэж ярьд юм билээ. Тэр нь ч яг очиод үзэхэд бол тийм билээ. Яг түүхийг харуулсан зургууд, дайны үеийн тухай харуулсан зураг, хоёр Германы нэгдсэн зургууд бас ийм л бас орчин үеийн граффит стрит артын бүтээлүүд ч гэсэн байт юм л яг тухайн цаг үедээ цөөрөвж исэн хүмүүсүүдийн зургууд байдаг юм билээ. Берлин хотыг зорьсон ариун байгал стрит граффитийн хувьсэл чиглэлд өөрийн өнгө төрхийг үндэсний хэв маягийг илэрхийлэхээр яваа нэ. Өөрийн ур чадварыг Германы уран бүтээлчдэд харуулахад 4 өдөр байлаа. Өнөөдөр тусгайлан бэлтгэсэн өргөцсөн зочидтой Glory Dark хэмээх нэгэн ууршийн газарт манай уран бүтээлч ариун байгал өөрийн бүтээлээ төрөвнө. Тэрээр өөрт хэрэгтэй зургийн хэрэгслүүдийг сонгохоор уран зургийн хэрэгслийн дэлгүүрээр зочлоо. Одоо яг эвд рүү явж зураг зурх гэх амар сэтгэл хөдлөж байна. Яг яаж хүлээж авах вэ гэж бодож байна. Одоо яг зураг зурх гэж бодож байна. Сэтгэл хөдлөж байна. Гой санагдаж байна.
баярлалаа. Chilean gets to Ecuador, see gnomes all alone. From dreams to within a lifetime, building where we wanna go. When all are back home, party and sing, and then we'll start again. Надад 100 минутын хугацаа өгсөн. 100 минут эхлээд надад их удаан юм шиг санагдсан чи яг зураад эхэлсэн чи амар хурдан дуусаад өнгөрцөн. Яах ихийн зургуул дууссан. Тэгээд зураг дуусны дараа л Берлиний уран бүтээлчтэй миний зургийг айгүй сонирхож хүлээж авч ирлээ. Намайг зураг зурах тэр газар маань болохоор яг намайг очихоос өмнө бүх юм бэлдээ тавьсан одоо зурх хост тий орчин тойрны бүгдийг яг надад зориулж бэлдэж тавьсан байсан үнэхээр их таалагдсан. Тэгээд тэнд ирсэн хүмүүсүүд нь дандаа урилгаар ирсэн. Берлиний артист, уран бүтээлчд, бүр дууч төрөл ирсэн надад үнэхээр их таалагдсан. Тэгээд намайг маш таатай хүлээж авсан Монголын уран бүтээлчгээд Tiger Translate-ийн тэргуун байрны уран бүтээлчгээд маш ихтэй хүлээж авчихсан. Ийм сонин зураг, ийм эмэгтэй бас бэдэн болог яг Монгол үндэсний хувцастай эмэгтэйг зурсан л та. Яг анх Монголд олжсэн Tiger Translate дээр зурж исэн зураг арай өөр маягаар зурсан. Яг дэлхийн одоо Tiger биер маань бол дэлхийн олон орнд төгсөн гэдэг утгаар нь дэлхийн бөмбөрцөг. Тэгээд яг анх Tiger дээр зурж исэн сюжетээ ашиглаад ерөнхийдөө зохиомжоо хийсэн. Яг намайг Берлиний уран бүтээлчтэй яаж хүлээж авах юм бол би өөртөө яаж мэдэхгүй байсан. Гэхдээ өмнөхөр яг нэлээд таатай хүлээж авч ирсэн. Монголын уран бүтээлч штэ гэл хүн болоо айгүй тэртэй нэлээд таатай хүлээж авч ирсэн. Tiger Translate 2013 наадмын ялагч ариун байгаль Берлин хотод зожилж өөрийн орны граффити стрит арт хэв маягийг сонирхуулан төлөвлөж сэтгэгдэл өндөртэйгээр буцлаа. Түүнийг буцахад Германы уран бүтээлчид дахин манай оронд ирвэл баяртайгаар хүлээн авах болно гэдгээс мөн хэлж байсан юм. Жил бүр Tiger Translate-ийн залуу уран бүтээлчийг дэмжиж ажилтдаг надад үнэхээр таалагддаг. Яагаад гэвэл бидний шиг залуу уран бүтээлчид өөрсдөө шинэ сонин зүйлд сорж үзэх боломжийг нээж өгдөг. Миний хувьд ч гэсэн яг тэр утгаараа Берлинд очиод тэр сайхан бүтээлүүдийг очиж харна гэдэг бол үнэхээр сайхан. Гадны уран бүтээлчтэй контакт тогтоох, тэ цаашаа өөрсдөө нээх боломжийг илүү их нээж өгдөм болов уу гэж бодож чинь Tiger биерийн хамт олонд жил бүр одоо ингэ залуу уран бүтээлчдийг дэмжин ажилтгад нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Tiger Translate олон улсын наадам
урлагийн хэн бүхэнд үргэлж нээлттэй байдаг бөгөөд Монголын авиаслыг уран бүтээлчдийн бүтээлийг олон улсын хэмжээнд таниулан сурталчлахдаа баяртай байна.